Монгол Улсын сангийн яам болон Улсын прокурорын ерөнхий газрын шийдвэрээр 2026 оны 1-р сарын 1-ээс эхлэн автомашины зөрчлийн торгуулийн төлбөрийг зөвхөн TPC Go Eмен болон e-Mongolia аппликейшнээр төлөх зохицуулалт хэрэгжиж эхлээд байна. За энэхүү шийдвэр нь төлбөр тооцооны хялбар хүртээмжтэй шийдлийг нэвтрүүлэх нэрийн дор хэрэглэгчдэд хэдийнэ танил зах зээл дээр амжилттай үйл ажиллагаа явуулж ирсэн Smart Car, гэрээгийн киоск, Social Pay, Toki, Most Money, интернет болон мобайл банкны аппликейшнууд зэрэг төлбөрийн хэрэгслийг зах зээлээс хүчээр шахан гаргаж, төр өөрөө төлбөр тооцооны системийг дангаар хэрэгжүүлэх замаар чөлөөт өрсөлдөөн болон хэрэглэгчийн сонгох эрхийг ноцтойгоор зөрчиж байна гэж мэдээллийн технологийн нэгдсэн холбоо үзэж мэдээлэл гаргалаа. Төр өөрөө зах зээлд шууд оролцож сонголтгүй байдлаар тодорхой аппликейшнуудыг албатан шууд тулгаж байгаа нь зах зээлийн эдийн засгийн суурь зарчим төрийн өөрийнх нь баримталж ирсэн бодлоготой зөрчилдөж байна гэж үзлээ. Иргэдэд төлбөр тооцоогоо хялбар хүртээмжтэй сонголттой байдлаар хийх боломжийг хэвээр нь үлдээж, дээр хязгаарлалтыг яаралтай цуцлан асуудлыг нэн даруй шийдвэрлэхийг холбогдох төрийн байгууллагуудаас шаардсан юм а. Мэдээллийн технологийн нэгдсэн холбооны гишүүд нь цаашид ч төрийн монополийн эсрэг чөлөөт шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байр суурин дээр тууштай зогсгоолно гэдгээ үүгээр мэдэгдэж байна гэж дурдсан байна.